Өнөөдрийн ишлэл нь 2 Самуэль 7:18-аас 29 байна. Хамтдаа уншицгаая. Давид хаан орж эзний өмнө суугаад ийм үгв. Эзэн бурхан, та намайг ийм зэрэгт хүргэлтэл би гихч хэн бөгөөд миний гэр бүл юу вэ? Эзэн бурхан минь, та үнийг өчүүхэн төдий зүйл хэмээн үзэж, өөрийнхөө боолын гэрийн ирээдүйн талаар хүртэл айлтлаа шүү дээ. Эзэн бурхан, энэ нь хүний ёс мөн үү? Давид, танд үүнээс өөр юу хэлэх вүлээ? Эзэн бурхан, та өөрийн боолыг мэддэг. Өөрийнхөө үгийн төлөө, өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу та энэ бүх агуу зүйлсийг үйлдэж, үүнийг өөрийн боолд мэдүүллээ. Эзэн бурхан, та агуу билээ. Бидний чихээрээ сонссон бүхний дагуу тантай адил хэн ч үгүй бөгөөд танаас өөр бурхан байхгүй юу? Танай ард түмэн болох Израильтай адил ямар үндэстэн дэлхий дээр байна вэ? Бурхан ард түмнээ золон авч өөртөө нэрийг бий болгохоор болон Египтээс болон түүний үндэстнүүд хийгээд бурхтаас нь өөртөө золон авсан ард түмнийхэн өмнө агуу болоод аимшигтэй зүйлсийг өөрийн газар нутагт үлдэхээр очсон билээ. Та Израилийн ард түмнийг өөрийн ард түмэн болгож үрд батлан тогтоосон юм. Эзэн та тэдний бурхан болсон билээ. Эзэн бурхан минь, одоо та өөрийн боолын болон түүний гэрийн талаар айлдсан үгэ үрд батжуулж айлдсанчлан үлдээч. Хүмүүс түмэн цэргийн эзэн бол Израилийн дээрх бурхан мөн хэмээн таны нэрийг үрд маш ихээр алдаршуулах. Таны боол Давидын гэр таны өмнө батлагдах болтугай. Түмэн цэргийн эзэн Израилийн бурхан минь, та өөрийнхөө боолын чихийг нээж би чамд гэрийг барьж өгнө гэж айлдсан билээ. Тийм учраас таны боол танд хандан ийхүү залбирах зоригтой болсон юм. Эзэн бурхан минь, таал бурхан, таны үг үнэн бөгөөд та өөрийн боолдоо энэхүү сайн зүйлийг амласан билээ. Одоо та өөрийн боолын гэрийг ивэж өөрийнхөө өмнө үрд байлгахыг таална уу? Эзэн бурхан та үүнийг айлтсан учраас таны ивэлэр боолын тань гэр үрд ивээгдэх болтугай гэв. Амен. Би залбирлын өмнөх хариултын дараах залбирал гэсэн гарчгийн дор мэдээгээ хуваалцуулна. Энэ 7 хоног болон ирэх 7 хоног Давидын залбиралтай холбоотой байх болно. Бид 2-7 хоногийн турш Давидын сүнслэг байдлыг судлах болно. Бүх зүйлийг эсрэгээр нь харах гэсэн үүднээс хүмүүс ихэвчлэн аливаа зүйлийг тодорхой дарааллаар явагддаг гэж боддог. Тэд хавар, зуун, намрын дараа өвөл ирдэг гэж боддог. Бөгөөд баг, дунд, ахлах сургууль төгсөөд их сургуульд ордог гэж боддог. Энэ мэтлэн тэд бүх зүйл ийм дарааллаар явагддаг гэж боддог. Гэсэн хэдий ч бидний боддог эдгээр дараалал заримдаа бидэнд арай өөр ирдэг. Хүмүүс сэтгэл хөдлөлийн дараалал болон тэдгээр сэтгэл хөдлөлийг дагдаг үйлдэлүүдийг ихэвчлэн хэрхэн мэдэрдэг вэ? Тэд ихэвчлэн үүнийг ингэж мэдэрдэг гэж ярьдаг. Гаднаас өдөөлт хүлээн авах үед энэ өдөөлтөнд сэтгэл хөдлөлийг бий болгодог бөгөөд энэ сэтгэл хөдлөл нь тодорхой үйлдэл хийхэд хүргэдэг. Баавгай харах өдөөлт нь хүмүүст айдас гэдэг сэтгэл хөдлөлийг төрүүлж, энэ сэтгэл хөдлөлөөс болж зүрх дэлсэж, энэ сэтгэл хөдлөлөөс болж тэд зүхдах үйлдэл хийдэг. Тэд үүнийг энэ дарааллаар явагддаг гэж боддог. Гэсэн хэдий ч 19-р зууны сүүлчээр зарим хүмүүс энэ дарааллыг арай өөрөөр ойлгосон байна. Үүнийг Джеймс Лангегийн онол гэж нэрлэдэг. Уильям Джеймс, Карл Ланге гэдэг хоёр хүн бараг нэгэн зэрэг ижил төстэй сэдвээр судалгааны өгүүлэл нийтлүүлжээ. Эдгээр хүмүүс айдас гэдэг бодол нь зүхдах үйлдлийг өдөөдөхгүй. Харин эсрэгээрээ зүрх дэлсэх, зүхдах үйлдэл нь айдас гэдэг сэтгэл хөдлөлийг төрүүлдэг гэж маргасан байдаг. Өөрөөр хэлбэл баавга харсныхаа дараа би айж байна гэж мэдрээ зүхддгийн биш. Харин баавга харсныхаа дараа цочирдон зүхдаж байхдаа би айж байна гэсэн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг гэсэн үг юм. Товчхондоо бол ийм юм. Уйтгартай байгаа учраас уйлдаг биш. Харин уйлж байгаа учраас уйтгартай болдог. Энэ бол сэтгэл хөдлөл нь үйлдэлд хүргədэггүй, харин үйлдэл нь танд сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг гэсэн онол юм. Хэрэв бид үүнийг баяр баясгалантай хамт бодож үзвэл ийм байх болно. Та баяр хүүртэй байгаа учраас инээдэг юм биш. Инээж байгаа учраас бид баяр хүүртэй болдог гэсэн үг юм. Энэ зөв эсхийг судлаачдад үлдээгээд хамтдаа инээхийг хичээцгээе. Хүн инээх үедээ баяр хөөртэй болдог гэж ярьдаг.
Та бүхэн үүнийг 1-7 хоногийн турш ингэж хэрэгжүүлээд үзээрэй гэж хүсэж байна. Энэхүү урвуу дараалал өнөөдрийн ишлэлд гарч ирдэг. Энэ бол яг залбирал болон хариултын хоорондох дараалал юм. Тийм ч учраас би өнөөдрийн номлолын гарчгийг залбирлын өмнөх хариулт, хариултын дараах залбирал гэж нэрлэсэн юм а. Ихэвчлэн залбирлын дараа юу ирдэг гэж бид боддог вэ? Бид хариулт ирдэг гэж боддог. Хэрв бид залбирвал Бурхан хариулдаг. Тэгвэл хариулт авахаас өмнө бид юу хийдэг вэ? Бид залбирдаг. Бид ингэж боддог. Гэхдээ Библи заавал тийм байх албагүй гэж хэлдэг. Бид өмнө нь яг ийм мэдээ сонсч ийснаа санаж байна. Өмнө нь Эхлэл номыг бясалгаж байхдаа би энэхүү урвуу дараалалтай залбирал биднийг залбирахаас өмнө хариулдаг Бурханы талаарх мэдээг хуваалцж байсан. Яаков Япок хормын дэргэд залбирсан. Тэнгэрлэгчтэй барилдаж, Бурхантай тэмцэж, ялан дийлсэн. Тэр өдөр Яаковын туулсан зүйлийг бид залбирал гэж нэрлэдэг. Яаков голын нөгөө эрэгт үүр цайх үед юу болох бол гэдгээс айж байв. Учир нь тэрээр ах Исав нь 400 хүн дагуулan ирж байгаа тухай мэдээг сонссон байлаа. Тиймээс тэр шөнө Яабокт Яаков Бурханд маш шаргуу залбирсан. Гэтэ Яаковыг залбирахаас өмнө түүнд юу тохиолдсон бэ? Яаков залбирахаас өмнө аль хэдийн хариулт авцсан байсан. Яабоктын түүх гардаг. 32 дугаар бүлгийг нээхэд Библиэд Яаков хамгийн түрүүнд хинтээ уулзсныг тэмдэглэж, Яаков хамгийн түрүүнд Бурханы Тэнгэрч нартай уулзсан гэж хэлсэн байдаг. Яаков аль хэдийн Бурханы Тэнгэр альч нар буюу Тэнгэрлэг цэргийн хамгаалалтд байсан. Исавтай хамт ирж буй 400 орчим хүнийг тулалдуулахгүй байх хүчтэй Бурханы цэргүүд Яаковтой аль хэдийн хамт байсан. Бурхан түүнд үүнийг хэр хурдан харуулсан бэ? Түүнийг залбирмагц тэр даруй үүнийг харуулаагүй, харин залбирхаас нь өмнө Бурханы цэргүүд Яаковтай хамт байгааг харуулсан. Ихэвчлэн ямар дараалалтай байх ёстой вэ? Бидний боддог ердийн дараалал бол ийм байдаг. Ихэвчлэн бид эхлээ залбирдаг бөгөөд тэр залбирлын хариу болгон Бурхан ямар нэгэн онцгой зүйлийг харуулдаг. Энэ дараалал өөрөөр хэлбэл Яаков Яабокт маш шаргуу залбирсан. Бөгөөд дараа нь Бурхан түүний залбирлын хариу болгож Яаковтай хамт байж түүнийг хүрээлэн хамгаалж буй Бурханы цэргүүдийг харуулсан. Түүнийг залбирах үед сүнслэг нүдэнд нээгдэж өөртөө хамт байгаа Бурханы цэргүүдийг хараад баярлалаа Бурхан минь. Бурхан минь таал миний залбиралд ийм үнэнчээр хариулдаг нэгэн билээ гэж улайсан. Энэ бол бидний боддог залбирал ба хариултын дараалал юм. Залбирлын дараа ирдэг хариулт. Гэхдээ Яаковын түүх тийм биш юм. Тэрээр залбирахаас өмнө хариултыг эхлээд харуулдаг. Бидний Бурханы хариулт хэр хурдан ирдэг вэ? Бидний Бурхан бидэнд хариулахыг хэр их хүсдэг вэ? Тэр бол биднийг залбирахаас өмнө ч хариулдаг нэг юм. Бидний Бурхан бол ийм л нэг. Залбирал гэж нэрлэгддэг нөхцөл. Тиймээс тэр бол бид хэр их хичээнгүйлэн эсвэл хэр шаргуу залбирснаа шалтгаалж хариу өгдөг. Эсвэл өгдөггүй харамч нэгэн биш юм. Заримдаа биднийг залбирахаас өмнө ч, уруулаа нээхээс өмнө ч, би залбирах ёстой гэж шийдэхээс өмнө ч бидний Бурхан бидэнд юу хэрэгтэйг аль хэдийн мэдж байдаг бөгөөд биднийг залбирахаас өмнө ч тэдгээрийг бидний төлөө дүүргэх гэдэгт итгээрэй. Хайртууд минь, залбирал бол ямар нэгэн зүйл олж авах хэрэгсэл юм уу багаж биш юм. Залбирал бол бидэнд тохиолдсон энэ бүх зүйл Бурханы түүх, Бурханы оролцоо, Бурханы үйлс гэдгийг ухааруулдаг хэрэгсэл юм. Дэлхий дээр тохиолдлоор болдог нэг ч зүйл байхгүй. Дэлхий дээрх бүх зүйл Бурханы түүх бөгөөд Бурхан өөрөө бүхэл бүтэн орчлон ертөнцийг нэг нэгээр нь хөдөлгөж байдаг. Залбирал бидэнд үүнийг гэрч болох боломжийг олгодог. Мөн энэ нь Бурханы тэрхүү мутрыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хүргэдэг. Залбирлаар дамжуулан бид өөрт тохиолдсон зүйл тохиолдол биш, харин Бурханы надад өгсөн онцгой бөгөөд ер бүсийн түүх гэдгийг хүлээн зөвшөөрч ухаардаг. Өнөөдрийн ишлэл дээрх түүхч бас адилхан байна. Өнөөдрийн ишлэлд дараалал нь бас л эсрэгээр байна. Өнөөдрийн ишлэлд Давид юу хийж байна? Давид Бурханы өмнө залбирч байна. Өнөөдрийн ишлэлийн бүхэл бүтэн хэсгийн өмнө Давидын залбирал гэсэн гарчиг байх болно. Тэрхүү залбирлын агуулга нь юу вэ? Энэ байна. Хамтдаа 29-р ишлэлийг уншицгаая. Хамтдаа уншицгаая. Одоо та өөрийн Полын гэрийг ивэж, өөрийнхөө өмнө үрд байлгахыг таална уу? Эзэн Бурхан та үүнийг айлдсан учраас таны ивэлэр Полын тан гэр
үрд ивэгдэх болтугай. Амин. Давид өөрийгөө боол хэмээн тодорхойлж, боолынхоо гэрийг ивэгэж хэмээн залбирч байна. Энд хүртэл энэ нь нилээд юрдийн сонсогдож буй залбирал юм. Учир нь бид бас үүр цайх бүрд эсвэл залбирлын газар дээр гэр бүлд минь Бурхны нэгүүлсэл буугаасаа хэмээн ихэвчлэн залбирдаг. Гэхдээ энэ 29-р ишлэлд маш өвөр мөц нэгэн хиллэг байдаг. Энэ бол эзэн Бурхан та үнийг айлтсан учраас гэсэн хиллэг юм. Давид Бурхны айлтсан үгсийг аль хэдийн сонссон байсан. Өнөөдрийн ишлэлийн өмнөх хэсэгт Бурхан энэ бүх зүйлийг Давидэд аль хэдийн амласан байсан. Би чиний гэрийг ивэх болно. Би чамайг болон чиний гэрийг ивэхцэн болох болно. Бурхан аль хэдийн амласан байсан. Бурханы үгийг сонсснороо тэр залбирлынхаа хариуг аль хэдийн авсан гэж бид хэлж болно. Гэхдээ дараалал нь ямар вэ? Тэр залбирчаад хариугаа авсан уу? Тэр залбирчгаад хариугаа аваагүй. Дараалал нь эсэргээр байна. Давид одоо ямар дарааллаар Бурханы өмнө ирж байна? Тэрээр хариулт авсныхаа дараа залбирч байна. Давид одоо Бурханы хариултын үгийг сонссныхаа дараа залбирч байна. Давидын залбирал ямар төрлийн залбирал вэ? Энэ бол хариултын дараах залбирал юм. Үүний яг өмнө үүрнийг төстөө агуулга байна. Хамтдаа 27 дугаар ишлэлийг уншицгаая. Хамтдаа уншицгаая. Түмэн зэргийн эзэн Израилийн Бурхан минь, та өөрийнхөө боолын чихийг нээж, би чамд гэрийг барьж өгнө гэж айлдсан билий. Тийм учраас таны боол танд хандан ийхүү залбирах зоригтой болсон юм. Амен. Тийм учраас таны боол танд хандан ийхүү залбирах зоригтой болсон юм. Давид залбирхдаа залбирах зүрх сэтгэлийг, гуйх зүрх сэтгэлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ залбирах зүрх сэтгэл яагаад, гуух зүрх сэтгэл яагаад, энэ зүрх сэтгэл яагаад бий болсон бэ гэдг нь маш өвөр мөц бөгөөд онцгой юм. Давидын ализанд залбирах зоригтой болсон шалтгаан нь Бурхан Давидэд би чиний төлөө өргөө барьж өгнө гэж амласан учраас тэр юм. Бурхан амласан учраас Давид Бурханаас гуух зүрх сэтгэлтэй болсон. Эрдийн тохиолдолд жирийн хүмүүс юу хийдэг вэ? Жирийн хүмүүсийн хувьд хэрвээ Бурхан амласан бол эсвэл Бурхан тэдэнд амлалтын үгийг айлтсан бол тэд ихэвчлэн тэндээ залбирлаад дуусгадаг. Тэр аль хэдийн хариулсан учраас тэд дахиж залбирдаггүй гэж хэлдэг. Гэхдээ Давид яг эсэргээр нь хийдэг. Тэрээр Бурханаас амлалтын үгийг сонссон бөгөөд үүнийг сонссны дараа гуйх зүрх сэтгэл, залбирах зүрх сэтгэл бий болсон. Тэгээд тэр бидний өнөөдөр уншсан ишлэлд ирэх шиг уртаар залбирч байна. Хүмүүсээ дараалал өөр байна. Ихэвчлэн бид залбирлын дараа хариу авдаг. Тэр амлалтын үгээр залбиралд хариулдаг. Залбирал тэр амлалтын үг хариултаар дуусдаг. Гуйсан, хүссэн зүйлээ авсныхаа дараа залбирлаа дуусгана гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн ишлэлд энэ нь яг эсэргээрээ байна. Залбирхаас өмнө аль хэдийн хариулт байна. Цаашилбал хариулт байгаа нь залбирыг зогсоохгүй байна. Тэр аль хэдийн хариултаа авсан, гуйсан бүхнийг нь өгнө гэж амласан боловч Давид залбирхаа зогсоодог байна. Давид Бурханы өмнө улам шаргуу, улам гүнзгийгээр залбирсаар байна. Хайртууд минь, энэ бол жинхэнэ залбирал юм. Давидын залбирлын зорилго нь гууж авах байгаагүй. Хэрв Давидын залбирлын зорилго гууж авах байсан бол тэр гууж авсан тэр мөчид залбирал дуусах ёстой байсан. Тэр залбирхаас өмнө аль хэдийн авчихсан байсан болохоор түүнд залбирах шаардлагач байхгүй байсан баг. Гэхдээ Давид гуйсан зүйлээ авсан, гуйсан зүйлээ олж авсан. Тэгсэн ч тэр залбирсаар байна. Давидын үргэлжлүүлэн залбирж байсан шалтгаан нь гууж авах нь түүний залбирлын зорилго биш. Харин гуйсан, олж авсан зүйлийг нь өгдөг Бурхан өөрөө түүний залбирлын зорилго байсан учраас тэр юм. Давид зорилгоо Бурхан дээр тогтоосон. Бурханд өөрт нь талархах, Бурханыг өөрийг нь магтах, Бурханыг өөрийг нь хүлээн зөвшөөрөх, мөн Бурхантай өөртөө илүү гүн гүнзгий нөхөрлөх. Энэ бол залбирлын жинхэнэ зорилго, залбирлын жинхэнэ мөн чанар юм. Гуух, авах биш, харин нэгдэх, харилцаа тогтоох, гүнзгий нөхөрлөх явдал юм. Тиймээс энэ бол гуйж авдаг материаллык зүйлсээр дүүргэгдэх эсвэл нөхцөл байдал өөрчлөгдөх нь биш. Харин өгдөг, хариулдаг, Бурхан өөрөө зориг болдог залбирал юм. Залбирал бол анхнаасаа л ийм зүйл. Тийм учраас Давид хариулт авсныхаа дараа ч гэсэн залбирлын газар руу очиж чадсан юм. Бусад хүмүүс залбирлаа дуусгаад босох байсан тэр газарт Давид залбирлын илүү гүн гүнзгий газарт үлдэж доторх зүрх сэтгэлээ Бурхантай хуваалцдаг гүн гүнзгий нөхөрлөлийн газар руу урагшилсан юм.
Хайртууд минь, Бурхан бидэнд аль хэдийн хариултсан. Гэсэн хэдий ч тэр хариултаас болж бид илүү гүн гүнзгий газар, залбирлын илүү гүн гүнзгий газар руу явдаг. Энэ бол жинхэнэ залбирал юм. Уг нь Давидэд утгагүй нэгэн мөрөөдөл байсан. Давидын мөрөөдөл нь Бурханы өргөөг барих байсан. Бурхан Давидын энэ хүслийг мэддэг байсан бөгөөд баг зэрэг нарийн мэдрэмж илэрхийлсэн. Учир нь Бурхан тийм өргөөнд орждог нэгэн бөгөөд Бурхан өөрөө бусдын гэрийг барьдаг нэгэн билээ. Гэхдээ Давид ямар зүрх сэтгэлээр Бурханд ямар зүрх сэтгэлээр хандаж ийм хүсэлтэй байсныг Бурхан хэн хүнээс илүү сайн мэдж байсан. Тэгээд тэр зүрх сэтгэлд нь хариулж ивэлээ өгсөн юм. Харин ч Бурхан өргөө барих хүсэлтэй байсан Давидын гэрийг батлан тогтооно гэж амласан. Тэрээр би чиний гэрийг бат бүхээр тогтоох болно гэж амласан. Хүмүүсээ хэрв бид Бурханы өргөөний төлөө зүрх сэтгэлдээ зай гаргавал Бурхан бидний гэрийг батлан тогтоодог гэдэгт би итгэдэг. Давид хижээ нэгэн цагт мөхөж алга болох барилгын тухай бодож байсан бол Бурхан Давидэд үрд мөнхөд хизээч тасрахгүй хааны удмыг амласан юм. Бурханы талаар боддог хүмүүст ирдэг энэхүү мөнхийн ивэл өнөөдөр Мёнгсон Church, Мёнгсон сүмдэд хамтдаа мөргөл үйлдэж буй манай ариун хүмүүстэй хамт байх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж байна. Тэр ивэл хаанаас эхэлсэн бэ? Үүнийг Давидын залбирлаас олж харж болно. Давидын залбирал нь хариултыг зорьсон залбирал биш. Бас гуух болон авах зорилготой залбирлж биш байсан. Давидын залбирал нь хариулдаг Бурханыг өөрийг нь зорьсон залбирал байсан бөгөөд Давидын залбирал нь өөд харж гуйсан зүйлийг өгж хадах тэр нэгнийг хүсэмжилсэн залбирал байсан юм. Тийм учраас залбирал нь хариултын дараа дуусаагүй. Харин тэр хариултын дараач үргэлжлүүлэн залбирсаар байсан бөгөөд залбирал илүү гүнзгийрч чадсан юм. Хайртууд минь, бид зөвхөн ялцагч мөхөх зүйлсийг хайдаг өчүүхэн хүмүүс биш юм. Бид цаг хугацаа өнгөрхийн хэрээр мөхөж алга болох зүйлсэд хөлөгдсөн хүмүүс биш юм. Бид бол Бурханы мөнхийн хүмүүс юм. Бид өчүүхэн шашны амьдралаар амьдардаг хүмүүсээс өөр юм. Мөнхийн Бурханы хүүхдүүд. Энэ бол яг бидний хэн болох юм. Тэгвэл Бурхан мөнхийн Бурханы хүүхдүүдэд хэрхэн орддог вэ? Тэр ихэвчлэн залбирахаас өмнө ч гэсэн хариулт байдлаар ойртдог. Мөн бид залбирлын хариу гэхээсээ илүү хариулдаг Бурханыг хүсэмжлэн тэмүүлдэг хүмүүс юм. Тиймээс бид үрд мөнхийн тухай мөрөөддөг хүмүүс юм. Би чиний төлөө өргөө барьж өгнө. Тийм учраас таны боол танд хандан ийхүү залбирах зоригтой болсон юм. Та бүхэн бидний гэрийг батлан тогтоодог Бурханы ивэлийг эдлэн амьдрах болтугай гэмээн хүсэж байна. Гэсэн хэдий ч би тэрхүү илүү агуу ивэлээс болж, тэр үгнээс болж Бурханы өмнө залбирах хүсэл эрмэлзэл төрөн гарч, Бурханы өмнө хашгиран гуйх зүрх сэтгэлээр дүүрэн бахын жинхэнэ ивэлийг бүрэн дүүрэн идлээсэ хэмээн найдаж хүсэж байна. Эзний нэрээр бидний бүх мөргөлчөд Бурханы амлалтын үгийг сонсох ивэлийг эдэлж, тэр үг болон тэр амлалттайгаар залбирлын илүү гүн гүнзгий газар руу урагшилж, хариултын дараа залбирдаг амьдралаар амьдрч зогсохгүй, хариултын дараа ухам гүнзгийгээр залбирч, Бурхантай илүү гүнзгий нөхөрлөл болон харилцаанд оршдог байх болтугай хэмээн юрөөж байна. Бидэнд өгөгдсөн үгийн талаар бясалгахын сацуу агуу эзэн, Great is the Lord, магтан дуугаар магтацгаая. Агуу эзэн, тэр бол хамгийн агуу магтаалт зохистой. Бидний Бурханы хотод, түүний ариун уулан дээр бүх дэлхийн баяр баясгалан. Бидний ялалт уршдаг агуу эзэн, тэр бидэнд дайсны эсрэг тусалдаг. Бид өвдөг сүгдэн бүх хийдэг. Мөн эзэн, бид таны нэрийг өндөр дөрвөхийг хүсэж байна. Мөн эзэн, бид танд талархахыг хүсэж байна. Бидний амьдрал таны хийсэн үйлсийн төлөө. Мөн эзэн, бид таны хувиршгүй хайранд итгэдэг. Учир нь таал ганцаараа мөнхийн Бурхан, бүх дэлхий болон дээрх тэнгэрт. Мөн эзэн, бид таны нэрийг өндөр дөргөхийг хүсэж байна. Мөн эзэн, бид танд талархахыг хүсэж байна. Бидний амьдралд таны хийсэн үйлсийн төлөө. Мөн эзэн, бид таны хувиршгүй хайранд итгэдэг. Учир нь тал ганцаараа мөнхийн Бурхан, бүх дэлхий болон дээрх тэнгэрт. Хамтдаа залбирцгаая. Залбирахаас өмнөч аль хэдийн хариулдаг Бурхантай уулзцгаая. Хариулт авсныхаа дараа ч гэсэн залбирдаг амьдралаар амьдрцгаая. Гуйх эсвэл авах нь залбирлын зорилго биш, харин Бурхан бидний залбирлын зорилго юм. Энэ 7 хоног эзэнтэй гүн гүнзгий нөхөрлөл хуваалцдаг 7 хоног байх болтугай.
Хамтдаа залбираад урагшилцгаая, залбирцгаая. Хайр эзэн минь, танд баярлалаа. Биднийг залбирахаас ч өмнө бидний залбиралд хариулдаг Бурхан бол та гэдэгт бид итгэдэг. Бидэнд үргэлж өгөхийг хүсдэг. Бидэнд илүү бялхамлаар өгдөг Бурханы өмнө бүгдээрээ зоригтойгоор оцгоё. Хариултын дараа ч гэсэн үргэлжлүүлэн залбирдаг амьдралаар амьдарцгаая. Бидний хүсэл тэмүүлэл залбирлын хариу биш, харин хариулдаг Бурхан байх болтугай. Тэр Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлэхийн зэрэгцээ. Эзэнтэй гүн гүнзгий нөхөрлөл хуваалцаж, гүн гүнзгий харилцаанд оршихыг бид чин сэтгэлээсээ наадж хүсэж байна. Бид эзэн Есүс Христийнхээ нэрээр чин сэтгэлээсээ залбирч байна.